Yay! За явлаа. Борноор явлаа. Нүрэ будмаар ах юм. Нүрний будагны юу цүнх аваад өгөөч юм аа. Өнөөдөр болохоор хинт ч бидний хэлээрээгийн влог дугаар айлт очих гэж байгаа. Оно хотоос би Сэлэнгээс очиж гин. Хаана очих? Одоохондоо хинт ч бидний хэлээрээ нуу. За өнөөдрийн спонсор болохоор Beauty Japan Cosmetics болон Happiko. Yay! Онцлох зочинман Ума сайн уу? Хинт ч бидний хэлээрээ гэсэн юм хэлчих юм уу чи? За хэлээрэй. Хэлэхгүй аа. За явъя. Let's go. Let's go. Явсаа. Хай Ума. Тэрж байгаа химэлийн харъя. Хараа л та. Ва. Химбэ? Панчиг нээз. Чиний панчико. За бидэд борноор руу явж гин. Тэгэхгүй урхан. Борноорт ирсэн. Оно энд ирэх ёстой доо. Оног хөлийгээд нэг айлт очноо битээр. Борноор гэдэг газар анх удаагаар ирч. Урханаас ойрхон юм шүү дээ. За борноорт ирээд оног хөлийгээд исэн бохгүй тэгсэн чи оно Батсанбэр явсан гэдэг ах юм. Борноор гэж 10 хоногийн өмнөөс хилээд татчих. Явж гинэ. Оно одоо хаанаас ирэх юм болоо? Бүр уулын цаанаас ирэх байх та. Хэдэн тугуулын сүйдрэх чинь дор вэ? Бүргэд байна хөөе. Тийм бэ. Уйцсан байна те. Үгүй. Хай ирж гинэ. Йоо. Энийг хараарай. Хай. Юун Батсанбэр вэ? За амрааг аваад ирлээ. Яма мама гаргаа да. Ягаад Батсанбэр гэсэн юм бүү? Би чатаа шалгасан чи бол дүүрэн борноор. За юу вэ? Сайхан эднийг олж ирэхгүй юм байна. Гизүү штэ. Гэтэл сая та нарын явуулсан локейшн бүр буцаасан. Тийм үү? Бүр буцаагаад нөгөө бүр хоёр тойрогоор буцаагаад тэгжээж бүр цаагуур ингэж хөдөөрөө гаргаад сүүлдээ бүр гол мол гатлах болохоор би бүр гарахад Хинт ч бидний хэлээрээ нэвтрүүлэг маа өнөөдрийн дугаар бол влог дугаар хөдөө ирсэн байгаа. борноор борноорын сайхан гэдэг газар. Тийм сайхан газраас хинцчтэй илэрэгийнхаа спешиал дугаар баг тий. Хөдөөний анхны дугаар. Тий. Тэгээд өнөөдрийн зочин бид тэр зочин болж ирсэн байгаа байхгүй юу? Баг Тэр айлд зочилж ирсэн. Гэтэ зочныгаа гоё влогтой урьж оролцуулж байгаа. Манай өнөөдрийн зочин болохоор Юки-сан. Мэддэг хүмүүс мэдэх байхаа энэ малчин айлын бэр болж ирсэн манай арлын Японы эмэгтэй бүсгүй байгаа. Юки-сан ч тэгтээ бүр телевизээр бас од олцсон тий ичнэ. Тий зөндөө гарсан. Хэд гарсан тий. Би харж ирсэн. Амар үзэсгэлэнтэй гоё эмэгтэй манай тал нутагт ирж сууршиж амьдраад сайхан гэр бүлтэйгээ байгаа юм бэ. Тэгээ энэ тухай гоё ярилцгаад. Урилгын маань хүлээж авсанд баярлалаа. Бас гэртээ урьсанд баярлалаа. За өнөөдрийн дугаарыг ивент итгэхээр Beauty Japan Cosmetics-ийн хамт олон мөн Happiko-гийн хамт олон хамтарч ажиллаж байгаа. Баярлалаа. Юки-сан надтай монголоор ярихгүй гэсэн. Японоор ярина гэсэн. Надтай монголоор ярина. Надтай монголоор тэгвэл томокодоо японоор ярина. За. Юки-сан санаа зовх юм байхгүй. Монгол нэг гэдэг何年目ですか？住み始めて5年くらいかな、経ちます。 Энд амьдарч эхлээд 5 жил болж байгаа. Анх Монголд ирэхэд бол 10 настай байсан гинэ. Оо, бүр анх ирэхтэй юу? Яа хөрх юм. Тэгээ Монгол амар таалагдсан мó? Тий. Тэгээд 10 настайгийнхаа дараа дахиад хизээ ирсэн. 10超える Оо, ойрхон ирээд дээ. жоохон超えるжилийн дараа 5жилийн дарааでирсэн。 よっぽど好きだったね。すごい好きで、もう10歳の時に何回も来るようになりました。 Нөгөө малчны амьдрал Японд байхгүй энэ амьдралыг хараад сэтгэл хөдлөө таалагдаад тэгээ байнга ирдэг болсон. Гэхдээ мэдээж хэрэг 10 настай 12 настай хүүхэд чинь
Өөрөө ирэхгүй шүү дээ. Эцэг их нь тэгэхээр бас дагуулад ирээд дэмждэг байсан байна те. Ирэхийг хүсдэхээ дуртай ахаар ч. なんて説明すればいいのかな。毎年来る夏のツアーとはまた違います？ Ингэдэг байсан гинэ нөгөө нэг таньдаг багшийн Монголд ирэх хүсэлтэй хүүхдүүдийг цуглуулад солилцоо маягаар ч юм уу те хүүхдүүдийг цуглуулад авчирдаг байсан. Тэр нь で、地元の子ばっかりなの？結構地元の子ばっかり。長長野餅ирсэн тэгээ長野餅их их長野餅хүүхдүүдийг авчирдаг байсан. で、14歳の時に私がで2ヶ月一人で滞在しました。ここで。 ここに? Тэгээ 14 настайдаа жаахан юм тэтгэл зүйн асуудалтай болоод эм ороод. тийм шилжилтийн нас юм да тий. Шишүүн гинэ нэ. Шилжилтийн насны яг асуудалтай болоод сургуульд очиж чадахгүй тэгээ нөгөө бусад хүмүүстэй харилцаж чадахгүй бас үед 14-т 2 сар энэ айлд. Тэгээд энэ нөхөрд танилцсан.初めて会った。 бүр жоохноосоо танилцсанね。仕事もよく一緒にやってて結構仲良くなった。 Нас нь бас ойролцоо ганц ах гинэ. Хөрхий. Тэгээ хамт тоглодог байсан юм шүү дээ. Тий. Ямар хөрхий. Би яг нөхөртөөгөө яа танилцсан бэ гэж асуух гэсэн аахгүй юу? Тэгсэн чинь асуултын хариултыг авчлаа. Бүр бараг анхны хайр юм биш үү те? Хацгүй найдじゃないの? そう彼がずっと私のことを待っててくれて何十年も。 Дараа нь тэгээд сургуультай төгсөөд дахиад нөгөө их сургуульд ороод сувилагч болсон бэ. Тэгээд тэр хооронд бас тий сувилагчаар ажиллаа. Тэр хооронд бас нөхөр маа намайг хүлээж ийсэн юм шиг бай. Та хоёр тэ харилцдаг байсан уу? Мэйлэр ч юм уу. そんなに最初は惹かれなかったんですけど、そうすごい待っててくれたりするから徐々に惹かれてった。 Би миний хувьд бол анх тийм одоо нөгөө сайн болсон юм бол байгаагүй. Төвчээртэй маш удаан хүлээсэн нэг хараад тэгээ багаараа дасаад. Яа хөрхий. Тэгээд Монголд яг үерх гээд гэх юм уу одоо яах яг ингээд хамт бүр ингээд гэр бүл болохоос болохгүй ирсэн яг юугаа яриач. それはいつぐらいなの? それがいつだっけ？2019年？18年？19年か。な18か。 18 он тий. 18 онд нөхрийн маань аав осолд орж өнгөрсөн гинэ. Тэгээд тэрнээс өмнө бас их аавтай их дотн байсан. Тэгээд одоо маш их хүндэлдэг байсан. Тэгээд насаарсан ирээд хамгийн сүүлд ирээд тэгээ 2 сарын дараа өнгөрсөн гэсэн мэдээ сонсоод би ямар хоол байгаа юм бэ? Хажууд нь хамт төшиг болж байхгүй. Тийм төшиг болж байхгүй, байж чадахгүй гэдэгт харамссан. Тийм харамссан. Тэгээд тэгэхэд нэг гэр бүл болох ёстой юм шүү гэсэн санаа төрсөн. Санагдаад. Ямар хөрхий. Өөрөө бүр гэж бодсон байж тээ. Тэгэхээр энэ цаанаасаа л юм хувь тавилан байж тээ. お父さんがこの2人結婚するって言ってた。そう言ってた。で、そう言ってて、私はそれ後から聞いた。昔それはもっとちっちゃい頃にってこと？ちっちゃい時のそれが旦那がよく知ってるんだけど。あ、そうなの。言ってるって言ってたんだよって後から聞いて。Аав битэрийг соон гэдэг бүр дээр үес хилдэг байсныг тэг сүүлд нь өнгөрсний дараа сонссон. Тэгээд Монгол руу ирья гэж бодоод ээж аавдаа хэлсэн үү? Тэг. Тэгсэн ээж аав нь яаж хүлээж авсан? 次でやれやれって。おじやよよよ。私が小さい頃からモンゴル好きなのも知ってたから。хамгийн сүүлд аавтай нууцаад тэгээд явсны дараа 2 сарын дараа мотоциклийн аваар өнгөрөөд тэгээдその後すぐ来たの？もう1ヶ月後とかに休みを急遽取って3日間ぐらいとかで。Тэгэхдээ амар их юм яриад тах чинь
ийм л хоёр үг хэлж байгаа юм уу тий надаа. нөгөө саяныхыг ингээ бацаад ирж байгаа. Нөгөө чинийг нь явчих. Намайг Sorry. Тэгээ нөгөө аав нь өнгөрсөнгийн сонсоод сарын дараа чөлөө аваад ирсэн. Тий. Одоо хэлж байгаа. Энэ ярьсан шүү дээ тий. амар хартай. Тэгээд нэг сарын дараа ирлээ. Тэгээд ер нь за хамт байх хэрэгтэй юм байна гэж хийсэн юм уу? Тэгэхэд хэдэн настай байсан? Тэр нь 2018 оны хэдэн настай? 26 26 かな 26 болоод юм биш. 25 25. 26-는 호림 хийсэн. Жирийн дараа нь Хорин мэнд хийш юм уу? хийсэн. Хото бас хийсэн. Хотод хийсэн дараа энэ ирсэн. Оо. Хотын хормын ордонд. За. Японд бас яасан уу? Үгүй. Тэгээд зураг Монголд ирээ. Тэ. За. Тэгээ одоо 3 хүүхдийн ээж аав болцсон. Тэгээд хоёр нь зуны цэцэрлэгт ойрхон нэг гэр цэцэрлэгт ойрхон нэг газар байгаа. Оо тийм үү? Бас цэцэрлэг байгаа юм уу? Тийм байгаа. Хүү юу охин уу? Хүү охин. Том нь Тэ том нь Хоёр охин. хүү? Хоёр нэг охин хоёр хүү. Тийм. Хоёр бага нь хүү. Том нь нэг чинь байна. Тэ. Одоо хүүхдүүд нь японоор ярих уу? Монголоор ярих уу? Монгол хоёр ярина. Хоёр ярих. Аль нь илүү сайн бэ? Монгол хайр сайн ярина. Тийм баг. Тэ эндээ байгаа юм чинь. Бүгдээрээ Монгол төрсөн үү? Японд төрсөн үү? Японд төрсөн.そうお金がやっぱり外国人料金 хувийн эмнэлэг төрийг хэр гадаад хүний тариф гэ Монголд амар үнэтэй гэх юм. Оо тийм үү? So икрэгүрэ хажмэдэг гэдэг. Бас өөр үнэтэй тийм үү тий? そう Тэгээд Японд төрсөн. て日本だと無料だ мэдээгүй から шүү дээ би. Үгүй эн чинь Монгол хүүхд гэхгүй байсан юм. Тийм шүү дээ. Аа Монгол. Монгол эн чинь Монгол хүүхдтэй Монгол аваараа явсан юм чинь. Би тэрэлч рүү яваад Япон хүний тарифаар нөгөө юу авч байгаагүй шүү дээ. Такс өгч байгаагүй шүү дээ. Тэгэхээр чи Монгол нөхрийнхаа нэрийг одоо барьж байгаа байхгүй дандаа. Энэ Монголын нийгмийн даатгаал төлхөөл юм бол Монгол хүнтэй адилхан тарифтай байх ёстой юм болно. Тийм. Зөө. Тэгээд бас нөгөө өөрөө бас тэ нөгөө совилагч хүн болохоор бас Японы эмнэлэг төрмөр байсан баг та. そうちょっとそれも見て私一回赤ちゃん流れちゃったことあるんですね流産しちゃったことも Нөгөө 3 дахь хүүхэд нь нөгөө золбсон гинэ. Тэгэхэд усын эмнэлэгт очсон Чикайдо行ったのかな。そうすぐ近くのちょっと出血があってすぐ行ったんですけど Тэгсэн чинь ингээд юунда ойлоод идэв. Сүртэй штэ гэж загнуусан гинэ. Манай Монгол эмчнэр үү? Яана. 私もうまく言えないしモンゴルの言葉でなんて症状を言えばいいかわかんないからねお互いにいいかなと思って Тэгээд бас өөрөө ингээд зөөрийг монголоор хэлэхэд бас хэцүү. Тэгээд бас одоо эмнэлгийнх нэг бас зовж байгаа юм шиг санагдаад тэгээд ер нь ингээд эмнэлэг явхаар бол Японд үзүүлэе да гэж бодсон. Тийм зөв бас тийм баг. Тэгээд бас нөгөө Японд байгаа ээж аав гэр бүлийнх нь бас хажуудаа байх туртай байсан баг тий. Яно уулзнастай ч юм уу нэ. Симпай сүрдаа шинэ. Ер нь Монголд ингээд анх ирэхэд л нөгөө юм алчаа айл гэдгийг мэдчихсэн. Тэгэл ерөөсөө энэ мал аж ахуй ажил юмг сэтгэлд чинь буусан уу? Чадна гэж бодсон уу? Хэцүү санагдаагүй. 私モンゴルのお肉とか牛乳とかも好きじゃない。苦手食事もダメで。女の人になりたいっていうのが強かったからその憧れだけで малчин эмэгтэй болмоор ээ гэсэн хүсэл нь их том. Тэгээ яг нөгөө нарийн өдөр тутмын ахуйн ажил тий тэрийг бол ерөөсө төсөөлөөгүй. Тэгээ нөгөө хоол хүнс бас ер нь зохгүй гэх юм уу тий. Сайн шийдэс иддэггүй гэсэн шүү дээ. Кафе байгаа.そうなんだ. Oh shit. Here we go again. 兄弟も1年に Би ингэсэн би чи нөгөө хатмуудтай зүүмай гэснээрээ алдартай тий.
Тэгээд би одоо Японы бас жижигхэн гэр бүл шүү дээ. Одоо нөгөө Японч нэг бие даасан олон жижигхэн гэр бүлтэй тий. Тэгээ аав ээж тэгээд дүү бид дөрөв байхгүй юу. Тэгээ тийм гэр бүл төрсөн болохоор ийм одоо нөгөө энэ чин жишээ ингээд 6 гэр байгаа тий. Энэ хоорондоо ингээд гэр бүлч юм шиг тий. Нөгөө ах дүүсийн тустай юм шигтэй зааг нь ер нь харагдахгүй юм харилцаанд зүгээр амьдарч чадчихна уу гэсэн чинь бас л ингээд над шиг үгүй байж над шиг орчинд төрж өссөн болохоор бас олон ах дүүстэй ингээд олоола байх ингээд байдалтай их гоё санагдчихсэн. Харинすごい、そう、お父さんと彼のお父さんとお母さんが12人とか9人兄弟ですごいみんな仲良くて、実際結婚する前からやっぱすごいみんな私の味方になってくれる。なんか彼が私の方が多分悪くても彼を全力で怒ってすごいみんな守ってくれるから、それもなんか結婚の決め手にもなった。守ってくれる人が多いから。で実際住んでみてもやっぱりみんな助けてくれるし、なんか困った時もすぐ来てくれる。だから暮らしててなんかすごい困ったっていうことがない。Нөгөө хатмууд маа одоо манай аав одоо хатам аавын тайлын хатам ээжийн тайлын ингээд ах дүүс нийлээд бараг нэг хориулаа байдаг. Тэгээд тус ингээ уйлууд гэхэд ингээд маш олуулаа. Тэр дундаас хийх ингээд намайг нөхөртөөгөө муудалцахад тий намайг өмөрч миний талд ордог хүмүүс бас зөндөө байдаг болохоор ихтэй одоо юу гэх юм тэрэндээ бас баярдаг гинэ. Надад бол тийм хүн байхгүй шүү дээ. Тий би харин түрүүн харж ирсэн хатам ээж нь бэрээ магтаад тий манай бэрээстэй ингээд бүгдийг хийдэг. Энэ дуусч тий босоо манай бэр бүгдийг хийдэг. Манай бэр ингээд үнэгээ саадаг, ингээд хоолоо хийдэг, ингэдэг гэл айгу ам сайтай магтаад байгаа байхгүй юу. Тэгээ би бодож ирсэн ямар гоё харилцаа сайтай юм бэ гэж бодож ирсэн. Хатам ээжтэй их загнуулж ирсэн үү? Загнуулсан уу? Тэний怒られたことないないない。зэмлүүлж байгаагүй юу? 私が仕事できない時からお母さんは作れるようになってきたなって。нөгөө намаа юу ч мэдгүй байх үеэс ахуулаад дандаа хамт хийж өгдөг, зааж өгдөг. Жишээ одоо үнээс авахтаа ч гэсэн хамт гартаж зааж өгдөг. Гэхдээ нөгөө хийж чадахгүй ч гэсэн ерөөсөө хүчилдэггүй. Тэгээд тийм болохоор өнөөдөр хүртэл бид гинэ бид ингэж эвтэнэ. Тийм ээ. Харин тийм би түрүү яг юунаас нь харсан. Айгу сайн хатам ээж таарсан байна гэдээ би харж ирсэн. Тийм. Гоё юм аа. Тэгээд ер нь одоо 8 жил болж байгаа юм шүү дээ. 8 жил нэ? 5 жил нэ? 5 жил 18 оноос хойш. Коронавигаас хойш. За. Одоо том нь 5-тай гэсэн тийм өмөдөж чадсан гинэ. Тэгээ ер нь заримдаа магадгүй за Японд бүгдээрээ нэг очиж амьдрий гэж яриа болж байгаа юм. Ирсэн. Ярьсан уу? Яага энэここで暮らすの。ヤがЯпон байжそうそう行かないのって日本の方がすごいいいでしょってやっぱすごく言ってた。お母さんが？そうお母さんが。2人で一緒に向こうで働いて暮らした方がいいんじゃない？私もяагаад энд амьдрах ёстой? Японд амьдрсан ч болох юм биш үү? Өнтер гэд бас. хатам ээж нь өөрөө нададのビートさんのとでいるのだんだん私がすごい毎回体調崩してもう1週間に1回とか最初来た時食事もやっぱ合わないしスーテーツァイも好きじゃないんですよ作るけどスーテーツァイはお茶とかМонгол хоол идэх тахаар 7 хоногт нэг удаа заавал ингээд хотод өвдөд гэдэг сүбдүүдだから되게 산한 잡даг тийもともとこんなに細いの？もともとでも太ったり細くなったりすごいいろいろですけどでもそうБаралтгүй юм биш үү?色も白いよね。弱いのかな黒くならないの？結構赤くなる。赤くなる。ごめんね。
нөө ерөөсө болтго нөгөө улаагаад идэг гинэ. Харин それも黒くもなる。 Тэрнээс одоо 黒くもな 5 る жил よ。 бол попор хүн болсон баймаар юм. 今日のスポンサーはビューティージャパンコスメティックスっていう私がずっとお世話になっているところなんですけれども、日本の化粧品とか日本の日用品とかを輸入している会社で、今日はお土産を持ってきました。じゃあөнөөдөр Beauty Japan Cosmetics-ийн гарын биелгийг манай Юки бэлгэлэхээр би аваад ирсэн байгаа. Мөшөөкэ шомолны цацлага одоо бороо орохоор шомол Чумуулыг гарах уу? 手がね。でこれは SPF50 の日焼け止めнарны лоссон шүү дээ. Нэмэх. Энэ болохоор гель бүтцтэй ерөөс ингэж цайрахгүй нага широппог надаар шинагтээこのミストの日焼け止めをよく振ってから使って Энэ гоё. Инста гоё. C витаминтэй нарны мист, нарнаас хамгаалах мист.そしてマスキーっていう自社ブランドのビューティージャパンコスメティクスだけにあるこれはねレチノールが入ってる Оо, original. マスクです。 Original. パックです。でシャンプーэнэ чинь нөгөө айлын багц байхгүй юу? Айлт явахтаа яваарай гэд бэлгийн ийм хоёр төрлийн шампунь орсон байгаа. Айлын шампунь, аяны шампунь. Нэг удаагийн шампунь юу ангичруулагчтэй. Тэгээ аとスキンケアの化粧水と洗顔が入ってます。 Амар нэг удаагийн. Уут нь гоё. Өөрхийнэ. Уут нь өстэй гоё. Зоны уур амьсгалтай. Тэгээ одоо нөгөө Тэгээд нөгөө саун бассейн юмд орохсон нөгөө ус нэвтрэхгүй амар тэгээд Beauty Japan Cosmetics баярлаа. Үнээр хэрэгтэй гоё бэлэг өгсөн байна. Онотоос өгсөн. Тий. Би дандаа дундаас нь бэлэг авдаг. Авсан уу нэрээ? Аваагүй. Нөө би машин дээр хийсэн ба. Онотоос байгаа. Одоо нөгөө зуны аялалд явах гэж байгаа юм. 100 гэлтгүү ер нь ингээд энийг аваа машиндаа хийгээ аваа явчих хэрэгтэй юм шиг. Гоё юм лээ. Наамханы. Гэхдээ Юки-сан гоо сайхандаа сайн анхаардсан биш те бас энд ч гэсэн амар гоё хумсан бодсон байна. Энэ Тий. おといの首都のいとこの人たちがみんなに言われて。Аそうなの? Манай нөхөр үйл ихтэй гэдсэн шүү дээ. Үйлүүд нь ингээ байнга ирдэг гинэ. Хотоос тэр дундаасаа бас чи одоо нөгөө хотоос бас Японоос очиж ирж чад энэ ийм муухан хүмүүстэй байж болохгүй гэд гээл хүмүүс хийж өгсөн гинэ. で、ホークスバスね、私何も言われなきゃ結構泥だらけでいつもいるけど、みんな来ると着替えてってそんな服じゃダメ。みんな Ямар гоё. Ах トゥ с тэгээд ирээд бас ийм хувцастай байж болохгүй халтайсан юм биш үү? Тий нөхөр нь тэгэхээр бас амар чамд айгуу сайн нөхөр шүү дээ. Бас халамжтай анхаарал тавьдаг. Ямар гоё. Минь ясаший жаа. Тийм ихтэн бас цөөхөн байдаг штэ гэдэг аахгүй юу. Яг байдаг л да. Тэгтээ бас тэр тусмаа хөдөө нутагт те мундаг байна. Мэдрэмжтэй сайн нөхөр шүү. Тэгээ танаа нөхөртөө ярилцлаганд хамт орооч гэж гойсон чи ичээд байна гэсэн. Дээ. Чадгүй. Тэгээ бас нэг юм нь одоо та хоёр бас нөгөө нэг Японоос жуулчдыг бас хүлээж авдаг гэсэн тий. Тий. Тэгэхээр жуулчд хурж ирээд одоо танахыг зорж ирээд гоё ингээд Монгол ах үг судлаад ингээд гоё мал одоо юу гэдгийг цагаагаар ийм гоё хөдөө нутагт ингээд амарч болд юм байна тий. Тэрийг бас би бас гоё хэлмээр санагдлаа. Тэгээд гоё хүмүүсийг хүлээж авд юм байна. Японууд нь ирээд гоё үйлчлэгээ үзүүлд юм байна. Өөрөө иржсэн гэсэн солилцоогоор ингээ хүүхдүүд авч ирдэг байсан гэ тэр дундаа иржсэн гэсэн шүү дээ. А тэр үргэлжлэл солилцооны хүүхдүүдийг хүлээж авч байгаа. Яваа гоё. Тэгээд харин тэр бүх хүмүүст ингээд зайлаад хоол ундтаа гаргаад ингээд байдагт баярлаа. Мундаг юм аа. お客さんをね、おもてなししてくれて、モンゴルの文化を紹介してくれてありがとうございます。そうなんか遊牧民の今減ってる田舎を知らない人の人にも遊びに来てもらいたいなって今考えてるんですけど。そうなんだ。あと
жилээс жилд малчин хүний одоо малчтын хүн ам бол багасж байгаа. Тэрнтэй зэрэгцээд Монголын мал аж ахуй соёл бас ерөн ингээд сарнаа бишээ одоо нөгөө юу гэх юм. Тий, алдагдаад мартагдах тийшээ болчгүй гэсэн айдас байна. Магадгүй миний хүүхдүүд бас малчин болчин энд үлдэх бах. Тэгэхэд бас өөрсдийнхөө соёлыг бас олон хүмүүст Япончууд төдийгүй Монголын одоо одын хүүхдүүд бас мэдрүүлэх таниулах газар болгож ашиглаасай гэж бодоод одын хүүхдүүдийг бас хүлээж авах, одын хүмүүсийг бас хүлээж авахынсан гэж боддог. Ямар гоё юм бэ өстө Монгол улсыг бас сурталчлах тал дээр маш том үүрэг гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Баярлалаа. Тэгээд гоё энэ гоё одоо юу гэдгийг хүлээж авъя гэсэн энэ гоё юм дээр хүмүүс бас ирээсэй тий. Баярлалаа. Жимби үнэрт чинь дээ. Бид нар түрүүн ямаа гаргаж өгсөн тий. Тэгээ ямаа гаргаж өгөөд манай Юки-сан гидс чанж өгсөн. Гидс нь бүр үнэхээр гоё, бүр маш цэвэрхэн, маш амттай. Үнэхээр гоё гидсээсэн. Тэгсэн дээрээс нь бас мантуу. Би ингээд ороод ирсэн чинь энэ хүмбэн татсан өөр мантуу. Бид энэ мантуу жигэн чаддггүй бишээ. Хөөлөг чаддггүй байхгүй юу? Би амар муу. Тэгсэн чинь мантуу зөндөө мантуу ахаар би гайхаад за би чадахгүй байхад Юки-сан хийгээгүй баха. Гэсэн чинь тэр мантууг тэр амттай гой сэвсгэр мантууг Юки-сан хийсэн байсан. Яа ямар мундаг юм бэ. Тэгээд дараа нь дахиад гид зэжэл болох юм бах гэсэн чинь бүр жимби хийж байгаа. Тэгээд сая жимбигээ гал дээр тавьсан хооронд нь бит хоёр хурдхан шиг ингээд төр ярилцлага авъя гэд ингээд авсан баа. Тэгсэн чи одоо жимби үнэртэй тэг хэлж. Чи ямар амар үнэрч байна. Хөөе болцсон юм шүү. Авсаа нэмээрээ. Сүүлд би нэг асуулт асууйдгүй. Тэгээ. Би бол ингэж асуух гэж бодож байгаа. Би ер нь ингээд Сэлэнг Улаанбаатар хоёрын хооронд явж байгаа. Ерөнхийдөө ингээд Улаанбаатар хийх юм байгаа шүү дээ. Тэгэхэд Улаанбаатарт бол Япон хүнс байна. Beauty Japan Япон бүтээгдэхүүн бай. Япон одоо жишээ хүнсний скотчоос ахуулаад те салфетик хүртэл Японы их байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр Японд байгаа бүх юмаа хэрэгжилж болох нь шүү дээ. Тийм. Ер нь манай гэр чинь ингээд битүү Япон бараа байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүн одоо Япон барааг харах нь ингээ Япон барааг байгаа байхгүй юу? Хэр ингээд яаж одоо нөгөө Япон барааг ингээд санахгүй нөө гэдэг юм асуух гэж боддог. お好み焼きとか日本の料理あげるとすごいお腹が鳴ってよだれが出る。Хүшээ тэр чинь ингэсэн байхгүй юу? За эхнээсээ. Би оржуулж байгаа байхгүй айгүй муу. Оо хасаж орчуулаад байна. Би хянуулмаар байна. Асаа чи орчуулаад байна та. Энэ дутаах үү? Ингэсэн Япон арсны хэмжээг болохоор Япон одоо нөгөө скинкер бол заавал хэрэгтэй байгаа. Хүнс бол ингээд тэгээ нөгөө бусад юм одоо яг нөгөө ирсэн зоч үлдээгээд явдаг те билгийн явдаг тэргээр болгож байгаа гинэ. Тэгээ нөгөө сайн би нөгөө яасан баггүй юу? Хануу манай хануу нөгөө Япон хүнс оруулж байгаа шүү дээ. Биш Япон хануу Азмаркет. Тий Азмаркет. Азмаркет нөгөө өөрийнхөө оруулж байгаа Япон хүнсний нөгөө сургаалт хийсэн. Тэгээ би очиж чадаагүй. Тэгээ би нөгөө охиноо явуулаад тэгээ нөгөө хануудаас тусуулъя гэд тэрийг сторидод байсан байхгүй юу. Тэгсэн чи тэрийг хараад бас ямар гоё гэж бодсон. Япон хоол хийгээд. Тэгэхээр ингийн гэж хэлсэн би. Одоо энэгээр чинь би зөндөө явдсан юм чинь. Хүнс оруулж өгч болж байна. Хүнс оруулж өгөө гэсэн. Тэгээ би хар замд зогсон байж. Төв дээр үрээд тийм ээ. Орнорын төв дээр уулзсан. Эсвэл нэг урхан дээр үрээд иргээ тийм. Тийм ээ. Яана бас яг тэгж байгаа ах тий. Тийм. Гэхдээ мундаг юм аа. Одоо Япон руу ер нь жилдээ хэдэн удаа явдаг юм? Нэг удаа явдаг. Тэр нь ирж байгаа юу? Удаа явдаг гинэ. Тэр багтээ энэ түүтэй. Тэгээ 4 сар 5 сард явна.
Нөө хүүхдүүд Японд төрсэн болохоор тэнцээ нэг вакцин энэ で、たらいひげ、つつりくの。ちょっと日本の文化も子供に教えたいんですよね。日本語とか、なんかここにいる遊牧民の人たちはもう日本がいいなって憧れだけ。でもじゃあ実際日本に行ったらすごいたくさんルールがあって、いいことばかりじゃない。もちろんいいこともあるけど、なんかどっちも学んでほしいなって憧れで終わるんじゃなくて。 Индиага малчин найзууд одоо нөгөө манай гэрийнхэн болохоор Японд их гоё амьдарч байгаа хаа ч гэдэм үү тийм нөгөө яг бодит амьдралыг мэдгүй болохоор тэгж ярьдаг. Тэгээ би хүүхдүүдийг бол Япон соёл, Монгол соёл аль нь одоо сурч мэдэж аваасаа гэж бодож байгаа. Яг нөгөө Японд амьдрахаар маш олон тийм дэг зайлтай, журамтай, дүрмтэй тий. Тэгээ тийм одоо нөгөө Япон гоёо гэсэн тийм газар бас биш шүү гэдэг юмыг бас мэдээсээ бас сайхан тайлбарыг бас мэдээсээ гэж бас бодож байгаа. 今5歳になる娘が一緒に行ったんですけど、この前1月に日本行って5月にモンゴルに帰ってきた時もやっぱこっちにモンゴル来たらもう日本に行きたくないって言って、そういうふうに言って毎日起きて草原で走って。 こっちがいいってこっちがいいって行きたくないって。 том хүүхэд манай охин 5 настай охин маань 5月に帰ってきたんだっけ? 5月に帰ってきました。 5 сард 1 сард яваад 5 сард эргэж ирэхэд энд ирсэн хойно бол дахиж Япон явмааргүй ингээд энд гоё ингээд гүгээд. Тий энд илүү гоё чөлөөтэй гоё байгаа штэ. Агаар өөр тий. Монголд ингээд ийм гоё аж ахуй юу бид хотын бич өөрөө ингэж хийж чадахгүй зүйлийг хийгээд ингэ байж байгаад би бүр амар бахархаж байна тий. Тэгээд Томоко хүнс өхөр нь жижигхэн өөрийн юм авдартай болоо тэндээ нуугаад ингэ идчихэж байгаараа. Ганцаараа тий ганцаараа төгөөд ирэхгүй. Тий зөвхөн өөрөө тэгэхээр ээж нь төрөө хадам ээж тэгсэн нөгөө гэдэс мах сайн идэж чадахгүй цөөвөн энэ төр идэж чадахгүй тэгээд тусдаа өөрөө бас хоол хийж иддэг гэд тэгжсэн аахгүй юу. Тэгэхээр тэгээ хэлтэй. 一人で隠れて食べてね。Би бас тэгээ одоо нөгөө ийм бэр бас байна, ийм бэр бас байна дээ. Хоёр өөр бэр байна. Би бол ерөөсөө дэлгүүргүй газар амьдарч чадахгүй юм байна. Тэ? Манай нөхөр өнөөдөр зураг тарж байгаа энэ зураг авч байгаа. Нөхөртөөгөө яриад байгаа. Нөхөртөөгөө ярьж байгаа. Би бол дэлгүүр хошооноос хол амьдарч чадахгүй юм бодсон чи одоо мянгатай сэлэнгэд өдөө байгаа юм шиг сонсогдтой боловч дэлгүүр бас байгаа ш зөндөө. Бусад аймгийн төвүүдийг бодох юм бол Баян нөгөө бараа ихтэй идэх байхгүй. Япон хүнс бас байд. Тэгэхэд голдог. Тийм. Томоко амар их юм авдаг. Тийм. Тийм. Амар их юм авдаг. Идэх юм. Тийм. Яа на тэгээ би бас Юкисанд хийсэн сэлэнгэд ирээрээ гэсэн. Сэлэнгэд ирэх мөрөөдөлтэй. Тэгээ жил болгон биелдэхгүй ингэнэ. Оо юу ээ айрхан бахад. Хотод ирэхээр Улаанбаатарт ирэхээр бид тэр хав гэ тосоод авчи. Сэлэнгэд ирэх юм бол манайд ирээрээ тий. Улаанбаатар Ямарна сосоо икимас. Тийм. Би зөндөө хүнс өгч явуулнаа. Ирэхээр нэ. Японс. Нэг сүүлийн асуултаа би асуух ирэхээ идлээ. Гэрээ санаад юм уу? Шантраад үйлжсэн үү? Үгүй. Тийм үү? Тий. Амар мондөг юм би. Ми түү. Та хоёр ерөөсөө Монгол хүн байсан бах өмнө нь. 泣いたことですよね。 帰れるけど怒りで泣いたことある。旦那さんに。 Нөхөртөө уурлаад бол ойлжсэн. Тэр бол зөв. Одоо гэрээ санаад бол. Нөхөртөө эрхэлж үү. За тэгвэл Монгол эмэгтэйчүүд тэр тусмаа нөгөө хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд маань олон хүүхэд гаргадаг. Тэгээд 4 хүүхэд гаргахаар нөгөө олон авдаг. 4 гаргах чинь нөө гэж. そう。やっぱり兄弟は私も旦那も4人兄弟
近くにああ、そう。相談相手にもなるし、兄弟はたくさん作ってあげたいなって思ってます。Япон Монголын эрлийс хүүхдтэй тэгээд бие бинийгээ ойлгодог олон хүн байвал хэрэгтэй байх гэж бодоод энэ аль болох олон хүүхдтэй одоо ах дүүстэй болгочихъя гэж бодоод байна шүү дээ. За одоогийн ээж болох юм байна. За мамаなんかメダルがもらえるよね. あと一人ね。 За ингээд ありがとう. гоё мустагтаа урьжтайлаа. Тэгээд ийм гоё бит хоёрын блогт ороод гоё яриа өгөөд ингэсэнд баярлаа. Баярлаа. Юки-сан болоод Юки-саны гэр бүлийн хүн хэн бэлээ нөхөр нь Банданцэрэн. Батцэрэн. Банданцэрэн. Банданцэрэн. Бандан цэрэн. Аа Бандан цэрэндээ бас маш их баярлаа. Тэгээ та хоёрт бас гоё аз жаргал хүсье. Тий, өнөөдөр ингээд бит хоёр Борнуурт ийм гоё гэр бүлтэй танилцаж ийм гоё ярилцлага хийсний хэмжтэй илээрээ. Дараагийн дугаар дээр Сэлэнгэт. Сэлэнгэт уулзцгаая. Тэгээ Юки-саныгаа бас Сэлэнгэт юм уу хотод ирэхээр дахиад оролцуулнаа. で次はウランバートル来た時は3人でご飯食べるビデオを撮ります。さっきさ来たさお客さん来たさ体が大きい方の人、あの人レストランいっぱい持ってるから。そうなんです。 3人のやつで어떤 레스토랑때 자마이카 다화하 Найз ресторан зөндөө дайлуу. Япон хоолтой. Тийм үү. Тэгэхээр Япон хоол зөндөг авч өгнө. 友達とかノカとかいろんなとこあるのついてってあげるね。 お願いします。 Тийм. Тэгэхээр хотод ирэхээр холбогдоорой. ウランバー Баярлалаа. トルに来る時は必ず あ 行ってりがとうごね。ざいます。 Аригато гозаймас. ありがとうございます。 За дараагийн дугаар баяртай.